алдаач хэрэгших асуултаа тавья. Баярлалаа. Би одоо гормын санал хийх гэсэн юм аа. Тэгэхээр мэдээж бол энэ дээр ажлын хэсэг удаан ажилласан, энийг бол хүндэтгэж байгаа. Гэтэл одоо ерөөсө бодлогын шин чанартай эрх зүйн шинтгэл Монгол орны эдийн засгийн санхүүг одоо нэлээд их өндөр түвшинд жолоодох тийм төрийн эрх зүйн зохицуулалт энэ хуулиар бүрдэж чадахгүй байна. Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль бол яг энэ төсвийн тухай хууль хоёр цог байж иж амьд организм болох ёстой. Тэгээ ялангуяа Монголын төрөөс төсвийн хөрөнгө оруулалтын талаарх төлөвлөлт байхгүй, гадаад дотоодын зээл тусламжийн зохицуулалт, тэрний удирдлага зохицуулалт байхгүй, орон нутгийн бус нутгийн бүсчилсэн хөгжлийн асуудал, төвийн хөгжлийн асуудлын хоорондын уялдаа холбоо зохицуулагдах нь мэдэгдэхгүй, Монгол улсын бодит эдийн засаг, хуучин нэр томьёогоор улс ордын аж ахуйн салбаруудын хоорондын уялдаа холбоо зохицуулалт байхгүй, ийм эрх зүйн орчин дутуу байхад Монголын татвар төлөгчдийн хөрөнгө, гадаад дотоодын зээл тусламжийг зөв зохистой зохицуулах асуудал, гадаад дотоод худалдаа зохицуулалтын асуудал, макро эдийн засгийн бодлого зохицуулалт гээд олон чухал бодлогын асуудлуудыг энэ төсвийн тухай хуулийн шинжилсэн хариулгыг ярих үед хамт авч үзнэ гэж бид ярьсан. Тэгээ ингээд энэ хуулийн өнөөдөр өргөн барьсан энэ хуульд оруулах гэж байгаа санал бол одоо 72 ширхэг санал хураалах юм байна. Өргөн барьсан хуулиас бараг 50%-аас нь хэтэрсэн ийм шин саналууд орж ирж байна. Тэр одоо засгийн газрын өөрийн байр суурь нөгөө орж ирсэн үзэл баримтлал чинь одоо энэ цоош нь өөр болчих юм уу, үгүй юм уу? Дээрээс нь энэ ажлын хэсгийг ахалж ажилласан одоо үнэхээр одоо Монголын дурдаа барьдаг одоо манай туршлагатай гишүүн, улаан гишүүн ажлын хэсгийг ахалж ирсэн гишүүн би нэг бус удаа гишүүнд албан ёсоор асуулт тавьж яхад энэ төсвийн тухай хуулийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай яг нэг ширээн дээр хоёулангийн тавьж байгаад хэлцэх юм аа. Ингэхгүй бол бас энэ төсвийн тухай хуулийг бүтэн гаргаж чадахгүй байна гэж өөрөө бол хүлээн зөвшөөрч ирсэн. Би хамгийн сүүлд одоогоос нэг 14 хоногийн өмнө төсвийн байнгын хорооны хурал би албан ёсоор орж энэ асуудлыг тавиад тэгээд би юу гэж ойлгосон гэхээр засгийн газар дээр одоо хэлцэгдээд байгаа, санал авах гээд байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль орж ирсэн тохиолдолд за энэ төсвийн тухай хууль энэ хоёр яг зэрэгцээд Монгол улсын дараагийн их одоо хөрөнгө мөнгө ариун байх хөгжлийн 2 дахь 20 жилд бол энэ улс орны эдийн засаг нийгмийг зэгцтэй бодлогоор 5 жилийн төлөвлөгөөтэй явуулах юм байна. Тэрнийг хангах санхүүжилтийнхаа механизмыг төсвийнхаа хуулиар хийх нэ гэж ийм ойлголцсонд би хүрсэн гэж бодоод байсан чинь одоо бол тэр хуультай хуульгүй баахан одоо ийм санал хураагдах юм байна. Би өөр ажлын хэсгээс би асуумаар байна. Ажлын хэсгийг ахалсан улаан гишүүнээс одоо тэр энэ хоёр чухал хууль хоорондоо ингэж амин сүлжээ холбоотой байна уу? Яг энэ дээр бол цаг заваа гаргаж ажилласан энэ хүнээс би ажлын хэсгээс ахлагчаас нь асуумаар байна. Ер нь бол зарчим хувьд бол энэ хэлцэх асуудлыг бол хойшлуулад хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль засгийн газар дээр ихээхэн яригдсан энэ хоёрыг нийлүүлж ярихгүй бол энэ удаагийн улсын хурал бол одоо энэ батлагдчих төсвийн тухай шинэ хууль бол зарчмын том бодлогын шинжилэл өөрчлөлт гарахгүй гэж би бол албан ёсоор үзэж байгаа. Яг л зөндөө бол нэмсэн залсан бол байна. Энэ бол тийм бодлогын шинжтэй, зарчмын шинжтэй шинтгэл төсвийн бодлогод явагдахгүй нэ гэж үзэж байгаа. Тийм учраас ажлын хэсгийн ахлагч улаан За улсын хурлын чуулганы үйл ажиллагаатай Булган аймгийн Хотгон дөр сумын